Сайн байцгаана уу? Янжмаа байна. Та бүхэндээ өнөөдрийн амгаланг айлтгая. За надад би подкастаар юу сонсохыг хүсэж байна вэ гэсэн асуултанд хэд хэдэн асуулт байгаагийн ихэнх нь ууртай холбоотой байсан. Тэгээд би одоо яаж уураа барьдаг болох вэ? Эсвэл одоо ээжтэй ууртай ч маавчтай ууртай, эсвэл аав ээж минь хүндий вэ? Би эсвэл нөхөртөө уурлаад ах юм. Гэтэл жоохон юм уурлаад эмзэглээд байна ч гэдэг юм уу. 3 хүнээс юм өөр асуултууд ирсэн байгаа. Тэгэхээр энэ хариулах гэж би зорьё. Тэгэхээр эхний ээлжинд бол би одоо уургүй юм чинийг сонсохгүй ч юм уу гэж бодож болохгүй. Магадгүй бас тийм уураа барьж чадахгүй байгаа хүмүүс та туслах ч юм уу гэр орны чинь хин нэгэн ууртай бол бас хэрэг болж магадгүй юм гэж бодоод энэ зөвлөгөөг өгч байна. Энэ хүмүүс надад уурын сүнс байна уу гэж асуусан байсан. Тэгэхээр уурын сүнс байгаа бол уурын сүнс зайлтгалгүй өчгөн. Гэтэ уурын сүнс гэхээс илүү ууртаа сүнс үйдэг. Уур бол өөрөө сүнс биш байхгүй юу? Ууртаа сүнс дотор ч байж болох юм. Тэрнийг эс тооцох юм бол хүн уурлаж болно. Тэгээ бурхан уурлавч бүү нүгэлвэлдэ гэж хэлсэн маа. Тэгэхээр уурлавч хин нэг рүү архираад амаараа янз бүрийн хүнд оромжлоод ч юм уу янз бүрийн буруу үйлдэл гаргаж болохгүй гэсэн үг. Тэгэхээр харанхуйг хязгаарч харанхуйгаар дийлэхгүй. Ямар муухай харанхуй вэ гэхийн оронд зүгээр гэрэл гаргах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр уурлаа ч юм уу бухимдаад янз янз болоод байгаа юм. Ер нь зөвхөн уурч гэхгүй өвчтөе хүн байлаа гэж үү. Өвчин дээр хамаг анхаарлаа тавих юм бол та тэрлэг улмалж ивэн ямар ч хэцүү өвчин бэ, ямар том өвчин бэ, ямар одоо том хор тавдар вэ ч гэдэг юм уу, ямар хэцүү вэ чи биеэр нэг тархсан ч гэдэг юм уу. Ингээл янз янзын бодоод л байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж энэ ууранд одоо энэ л юм тохирно гэсэн тийм бол байхгүй. Тухайн хүн матгүй өөр нэг хүнд гомцсон байж болно. Тэгээ зөвхөн нэг хүнд ууралдаг гомцсон байж болно. Аавдаа ч юм уу, ээжтэй ч юм уу. Эсвэл яг одоо зодддаг нөхөртөөч гэх юм уу. Тийм байж болох юм. Тийм бол тэрийг одоо уучлж идэгэн. Гэхдээ надад одоо өгөх ганц сайн юм байна. Энэ юм бол бараг л бүх өвчнөд тохирдог юм. Тэр юм юу гэхээр Бурхны хайрыг мэдэх. Бурхны хайр үеийн ус шиг орж ирэх үед тань руу. Тэр үед та яад юм бэ гэхээр хайр таны дотор байгаа бүх юм хөөдөг ба. За би танд 1-р Коринтын 13:4-8 уншиж өгье. Хайр төвчээртэй инэрэнгүү билээ. Хайр атаархдаггүй, хайр ахсгандгүй, бас ихрэхдэггүй. Зүв бус авиралдаггүй, өөрийнхнийг эрдэггүй, зэвэрхдэггүй, үс хураадаггүй, зүв бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг даалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг төсвөрлөдөг, харин эзэж дуустдаггүй. Тэр 1-р Коринтын 13:4-8 энэ тал хүртэл уншлаа. Тэгэхээр хайр эхлээд заавал тэр хүний Бурхны хайрыг та мэдэх ёстой гэсэн үг. Бурхны хайрын ямар гүн бөгөөд гүнзгий гэдгийг мэдхийн тулд та Эфес номоос уншаасаа гэж би хүсэж байна. Эфес номын 3-дугаар би энэ залбирлыг та бүхэн зааж өгсөн байгаа. Тэгээд очиод бас дахиж уншиж болно. Гэхдээ дахиад шилж өгье. Эфес номын 3:16-аас эхлээд Паулын залбирлыг уншиж болно. Гэтэ энэ дээр ингэж байгаа. Таны дотор хүнийг хүчтэй болгож сорих болтугай. Тэгэхээр уур ямар нэг юм хатгадах үед хүн ууралдаг ба. Одоо үд хүртэл хатгуул өрвигээд янз босон штэ. Та үнэхээр сохор ном эсвэл бүр амтан байна. Тэг өмхий хүрэн уурлуулах юм бол тэгээд хорлоод цацуулж таарах гэсэн үг. Тэр амтан хүртэл гэж ууралдаг ба. Тэгэхээр хатгадахад уурлахгүй байхын тулд тэр хүн дотор хүн хүчтэй байх ёстой. Тэгэхээр энэ дээр сүнснийхээ хүч чадлаар та нарын дотор хүнийг хүчтэй болгож сорих болтугай. Тэр Бурхны сүнсний ариун сүнсний хүч чадлаар бидний дотор хүн хүчтэй болдог байна. Ингэж итгэлээр Христ зүрхэнд нь нутаглаж тэр үнэхээр таны зүрхэнд Христ нутаглаж та нар хайр дотор үндэслэгтэн суурлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Тэр энэ залбирлыг яг юм шиг өдрийн 3 удаа хийнэ. Өглөөдрөөр сайхан 50 амьсгалаа аваад ариун сүнсээ гэж хагаад хэлнэ. Ингэхдээ та нар гэхийн оронд одоо янжмаад биднэрт эсвэл болдоод батаад гэдэг ч юм ариунаад гэж хэлнэ гэсэн үг байхгүй. Эсвэл би хайрын дотор үндэслэгтэн суурлагдаа тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүмүүсийн хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсээр бид нар Бурхны бүх дүүрлэр бялхах болтугай. Идэгвэ дотор минь ажилдаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй болохоор үлдэх чадвартай түнд алдарн чуулган дотор бүх үеийнхэнд Христ Иесус дотор үеийн үеинд байх болтугай. Амен гэд. Тэгээ энэ залбирлыг Паулын залбирлыг та яг л юм шиг 3 удаа хийнэ. Тэр хайрын гүн гүнзгий агууг мэдсийн дараа Галаат номоор үр жимсэлдэг байна.
Тэгээ гадаад номын 5:22 дээр байдаг үр жимсийг мэднэ л дээ. Хариун сүнсийн үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр инэр сайн сэтгэл, итгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирахгүй юм гэж. Тэгэхээр би та уураа дарахын тулд яаж ямар нэгэн одоо богино хугацааны газ хурдан алхам авах вэ гэж бодхоос илүү удаан хугацааны шийдэл би санал болгож байна гэсэн үг. Тэгэхээр ариун сүнсний үр жимсээс ийм ариун сүнсийг тарьчихаар, ариун сүнсийг үлээгээд авчихаар энэ яг мод ургаж байгаатай адилхан үр жимс ургадаг ба. Тэгээ эхлээд хайрыг, Бурхны хайрыг таны дээр гим нүглийг угаасан, цэвэрлсэн, залхмаа дээр цовдлсон тэр хайрыг ойлгох юм бол мэдснээрээ та энэ бүхнийг хийдэг ба. Тэр хайрыг мэдсэний дараа амар амгалан ирдэг ба. Тэгээ хайр ирэхүүд зөвхөн танаас ирдэг хайр биш. Энэ Бурханаас ирдэг хайр бөгөөд үерийн ус шиг танд орчдөг. Тэр хайрыг мэдэх үед юу болдог талаар би дараагийн подкастаар хэлж өгье. Тэгээд яг энэ ишлүүдийг сайн уншаараа, яг бүр медитейт хийгээд бясалгал хийгээд уншаараа. Энэ бол маш чухал байгаа. Тэгээд хайр ирсний дараа амар амгалан ирдэг байгаа. Энэ үед та гэрэл гаргасан гэсэн үг. Гэрэл гарахад аяндаа харанхуй алах болно. Уралж уцаалах чинь байхгүй болчихно гэсэн үг. Гомдох чинь байхгүй болно гэсэн үг. Тэгээд танд амжилт хүсье. Эдгээр ишлүүдээр би бясалгал хийгээрэй. Тэгэд хайрын тухай түүж уншаараа. Баярлалаа.